2-ийн 24 дээр бодлоо. Эргэвч дээгүр дамнуул тогсон утасны 2 үзүүрт. За M1 тэнцүү Т.3 кг, M2 тэнцүү Т134 кг. Масста 2 ачааг өлгөө. За зураг дээр өгсөн байна. Хөлгөө ихслээс хойш за Т тэнцүү 2 секундын хугацаанд ачаа тус бүр 1.2 м зам явсан. 1.2 м зам явсан бол чөлөөт уналтын хурдгалыг олох. За бид нар чөлөөт уналтын хурдгал G-г олох нь байна. За өмнөх бодлогуудыг бодлолтын аргаар яг би бүгдээрээ энэ хоёр бид үржих хүчтэй зуръя. За нэгдүгээр бид үржих хөндөөвч M1G доошо чиглэнэ. M1G доошо чиглэнэ. Усны татгавч дээшээ. Нэгдүгээр бие масс, хоёрдугаар бие массаас бага учраас яг нэгдүгээр бие дээшээ хөдлөн. Тэгвэл M1A. За хоёрдугаар бид үржих байгаа хүчийг зарах юм бол M2G доошо. Усны татгавч Т дээшээ. M2 масстай бие, M1 масстай биес их масстай учраас яг нийлбэр хүч M2A доошо чиглэнэ. За эндээс шууд Ньютоны 2 дугаар хууль буюу динамик тэтгэлгээ бичье. За M1A тэнцүү дээшээ хөдлөх хүчээр Т-гээс хасдаг нь M1G. За M2A тэнцүү M2G-гээс хасдаг нь T болж байна. M2 масстай бие доош хөдлөх хүчээр. За энэ хоёр тэгштэглээ систем болгоод бодъё. За энийг яаж амархан бодъёгүй шууд нэмэх аргаараа бодчих. Тэгвэл энэ тэгээд устчихна. Тэнцүү нэмдийн өмнөх хоёр тэгшээдийг нэмэх юм бол нэмээд А-г хаалнаас гаргачвал M1 дээр нэмэх нь M2 үрждэг нь А. За харин гişүүдээс яг G-г хаалнаас гаргачвал M2-аас хасдаг нь M1 үрждэг нь G. За энэ гарч ирсэн тэгштэглээсээ хөндөөшний утгал G-г олох юм бол G тэнцүү M1 дээр нэмэх нь M2 хуваах нь M2-аас хасдаг нь M1 болж өгнө. Үрждэг нь А болно. За бид нар массууд өгдсөн байгаа. Харин хурдгал өгдөг. Тэгэхээр энэ тэгштэл бид нар яг явсан хугацаа зам хоёрыг ашиглаг байгаа. Тэгвэл хөдөлгөөний тэгшэл ашиглах юм бол S тэнцүү A T квадрат байх нь 2 нь яг л анхны үртийн хүчээр. Эндээс хурдгал A тэнцүү юу гарах вэ гэхээр 2S-ийг хуваах нь T квадрат. За энэ тэгштэглээс яг хурдгалаа олъё. S өгцсөн, хугацаа өгцсөн. Тэгвэл хурдгалаа олоод тоон өгдлөө бодох юм бол хурдгал A тэнцүү T.6 м/сек квадрат гарна. Хурдгалаа бид нар T.6-ыг олчлоо. Тэгээд энэ тэгштэгэлд яг А-гийн утгыг орлуулаад массуудын өгдлийг орлуулад бодох юм бол хөндөөшин тул G нь 9.6 м/сек квадрат гэж